Эрт балар үеийн эмэгтэйчүүд математик болон одон орны анхны судлаачид байсан гэвэл та итгэх үү? Сайн байна уу? Сүүлийн подкастаараа би Мартин намныг Франц эмэгтэйчүүд яаж хүлээж авдаг тухай, мөн олон нийтийн зүгээс, ялангуяа эрчүүдийн зүгээс эмэгтэйчүүдэд үзүүлдэг хяналт дарамтын механизмын тухай ярьсан. Харин энэ удаа тэр подкасттай холбоотой хэдийн юм хэлье гэж бодлоо. Франц улс 2024 оны судалгаагаар эдийн засгийн хөгжлийн хувьд өвчнөөр дэлхийд 7 дугаарт жигсдэгч. Хүний хөгжлийн индексээр 28 дугаарт ордог гинэ. Дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй орнуудын нэг нь хэдийч саяхны 3 сарын 8-ны зөвхөн цалингийн талаарх тайлангаар хувийн салбарт ажилладаг эмэгтэйчүүдийн цалин эрчүүдийнхээс 24% бага. Харин улсын салбарт ажилладагийнх нь 15% бага гэсэн үзүүлэлт гарсныг хэвлэл мэдээллээр яриад зогсоогүй. Энэ гендерийн буюу хүйсийн тэгш бус эрхийн асуудалд жилийн 365 хоногийн ганцхан өдрийг зориулах нь хангалтгүй байна ч гэдгийг онцолсон. Эрүүл төрсэн эмэгтэй хүн оюун ухааны хувьд эрчүүдээс сул дорой биш, харин бие бэлдрийн хувьд яагаад эрчүүдээс ялгаатай байдгийг хүйстэй нь, нөхөн үрчхүйн эрхтнийх нь тогтолцоо, онцлогуд, сарын тэмдгийн мөчлөгүүд, түүний үе шат, түүнтэй холбоотой даавар буюу гормоны өөрчлөлтүүд, бодисын солилцооны процессууд, түүнээс үүдэх нөлөөллүүдийг шинжлэх ухааны үндслэлтэйгээр тайлбарлаж олон нийтэд зөв ойлголт тогтоох гэж янз бүрээр л оролдож байна. Эмэгтэй хүний биед эстроген, прогестерон зэрэг дааврууд ээлжилж давмгайлдаг нь тэдний булчингийн масс, өөхний хуваарлалт, ясны нягтшилд нөлөөлдөг. Үүний үр дүнд эмэгтэйчүүдийн булчингийн хүч, хариу үйлдэлийн хурд, тэсвэр төвчээр эрчүүдийнхээс өөр байдаг. Мөн сарын тэмдгийн мөчлөгийн явцад дааврын хэлбэлцэл нь сэтгэл санаанд нь нөлөөлж, энергийн төвшин, биеийн ерөнхий байдалд нь өөрчлөлт оруулдаг гэдгийг телевиз хэвлэл мэдээлэл олон нийтийн сүлжээгээр нээлттэй ярьж хэлцдэг болоод хэдэн жил болж байгаа. Цаашлаад энэ биологийн ялгаа нь түүхийн явцад нийгмийн хүлээлт, үүрэг хариуцлагад хэрхэн нөлөөлж ирсэн. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хөдөлмөрийн хуваарлалт, бие даасан байдал, нийгмийн бүтэцтэй холбоотой өргөн хүрээний ойлголтуудыг гаргаж ирэх үе шатанда явж байна. Эцгийн эрхт нийгэмд барууны ангаах ухаан эрэгтэй хүний биеийг л илүү түлхүү судалсан байдаг тул дэлхийн хүн амын тал хувийг эзэлдэг эмэгтэй хүний физиологи, биохим, дааврын зохицуулга болон сэтгэл санаанд үзүүлэх нөлөөг шинжлэх ухааны талаас нь дэлгэрүүлэн авч үзэх шаардлага улам өндөр болоод байгааг нь тэр битгий хэл сарын тэмдгийн цусны үүдэл эсүүд дөнгөж төрсэн нярай хүүхдийн хувийн доторх эд эстэй төстэй байдаг юм байна. Бас ийм эсийг хүнд гэмтэл, түлэгдэлт, чихрийн шижин болон өөр олон төрлийн өвчнөд холбоотой шархны эдгэрэлтийг түргэсгэхэд ашиглах шин дэвшилтэт боломжуудын талаар тодорхой судалгаа хийгдэж байгаа юм байна лээ. Миний подкастыг сонсох хүмүүс донд Франц, Герман хэл мэддэг хүн байвал Франц, Германы хамтарсан Arte сувгийн сайтаар эсвэл Arte сувгийн YouTube сувгаар энэ сэдвтэй холбоотой нэвтрүүлгийг олж үзэж болно. Хэлийг нь олохгүй байсан ч англи дармал орчуулгатай байгаах. Энэ сэдвээр өөр мэдээлэл нэвтрүүлэг байгаа эсхийг цаашдаа би хайна гэж бодож байгаа. Нэг эмэгтэй хүн насан туршдаа зөвхөн сарын тэмдгээсээ болж дунджаар 26 литр цус алддаг. Эсийн эмчилгээнд ашиглах боломжтой хайрын ямыг хайжихаар үүнийг ирээдүйд эмнэлэг зүйн практикаар туршилт хийх, үүнийг ашиглаж эхлэхээс өмнө ямар аюулгүй байдлыг хангах, ямар үр нөлөөг үзүүлэх эрсдэлтэй болохыг наривчлан судалж шалгах шаардлагатай гэх мэтэр сарын тэмдгийн талаар нээлттэй ярилцаж цаашлаад ер нь охид эмэгтэйчүүдтэй холбоотой зарим буруу ойлголтуудыг устгах гэж янз янзаар тэмцэж байна. Үүнээс гадна Европоос анхудаа Итали улс эмэгтэйчүүдтэй сарын тэмдэг ирэх үеэр нь ганц 2 өдрийн цалинтай чөлөө олгох хуулийн төслийг хилцэж байснараа анхдагч орн болсон. Гэхдээ энэ асуудалд одоохондоо европчууд бэлэн бус байгаа ч хэд хэдэн компаниуд дотоод бодлогоороо эмэгтэй ажилтнуудад сарын тэмдэгтэй холбоотой чөлөө олгодог болсон байгаа гинэлээ. Би хувьдаа жирэмслэхээр сарын тэмдэг алга болчтын чинь сарын тэмдгийн цус тээж төрөл хүүхдийн цус болдог байх гэж боддог байлаа. Гэтэл тийм биш гэн. Жирэмслэхтэй бэлдээд дотор хананда хүүхэд бүрэлдэх 5 тухтай шим тэжээлэр баялаг орчин бүрдүүлээд байж исэн умаа. Жирэмслэлт болоогүй үед тэр бүх бэлдсэн байсан бичил судсуудаар холбогдсон эдэс салианаас бүрдсэн бүрхөвчээ шүүрүүлж, гуужуулж гадагшлуулдаг болохоор цустай холдож гадагшилдаг гинэ. Энэ эмчүүд яагаад сарын тэмдэг яриад явчих гэж бодож байна уу?
Яагаад гэвэл энэ асуудал миний өнөөдрийн подкастын гарчигтай холбоотой. Балар үеийн эмэгтэйчүүд математик болон астрономийн анхны судлаачид байсан гэвэл та итгэх үү гэсэн гарчиг. Эрт балар үеийн эмэгтэйчүүд өөрсдийн сарын тэмдгийн мөчлөгүүдийг ажиглаж цаг тооны бичиг хөтөлж эхэлснээр математикийн анхны бодлогод бий болсон байж болох юм гэсэн сонирхолтой таамаг байдаг. Астрономийн хувьд гэвэл уг эртний эмэгтэйчүүд өөрсдийнхөө сарын тэмдгийн мөчлөгүүдийг сарны хөдөлгөөний мөчлөгтэй таарад байгааг анзаарсан байж болзошгүй юм. Учир нь сарын тэмдгийн дундаж мөчлөг 28 хоног үргэлжилдэг нь сарны мөчлөгтэй ойролцоо. Археологийн судалгаагаар 20,000 гаруй жилийн настай Ишанго Яс гэх мэт эртний хэрэгслүүд олдсон бөгөөд энэ нь математикийн тооллын анхны хэлбэр байж болзошгүй гэдэг таамагт хүргэсэн гэдэг. Энэхүү ясанд 28 хоногтой хэмнэл бүхий сэлбэрүүд бий бөгөөд зарим судлаачид үүнийг эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн мөчлөгийг ажиглах зорилгоор хөтөлж байсан байж магадгүй гэж үздэг. Түүнчлэн олон соёл иргэншилд сарны мөчлөгтэй холбоотой тооллын систем хөгжсөн байдаг нь тухайн үед сарны хөдөлгөөн болон эмэгтэйчүүдийн биеийн өөрчлөлт тэр хоорондын хамаарлыг ойлгож улмаар цаг тооны бичиг математик хөгжөхөд нөлөөлсөн байж болзошгүй. Хэдийгээр үүнийг батлах тодорхой археологийн баримтууд цөөн боловч эртний эмэгтэйчүүдийн ажиглалтууд математикийн анхны суурь ойлголтуудын нэг болж хөгжсөн гэх таамаг сонирхол татсан хэвээр байгаа гинэ. Гэвч энэ асуудал надад ихэнхдээ зөвхөн барууны цагаан арьс эмэгтэйчүүдэд хамаатай юм шиг санагддаг. Үүнээс үүдээд ингэхэд дэлхийн бүх эмэгтэйчүүд адил тэгш хэрэгтэй юу? Шар, хар, улаан цагаан гэд өөр өнгөнд ялгагдаад тус тусдаа хайрцаглагдсан эмэгтэйчүүдийн хоорондын харьцаа ямар байдаг вэ? Бас түрүүнд дурдсан янз янзын өнгийн эрчүүдийн харьцаа ямар байдаг вэ? Энэ нь тухайн оршин суугаа орныхоо соёлоос их хамаардаггүй, аль хэр их хамаардаг вэ гэх мэт олон асуулт гарч ирнэ. Энэ талаар дараа үргэлжлүүлье. Анхаарал хандуулсанд баярлалаа. Санал хүсэлт үзэл бодлоо комментаар илэн талангүй хуваалцвал надад урамшуулал болно.